За нутгийн ихэнх хэсгээр нойтонд сорж засан шуургатай байгаа учраас зарим чиглэлийн автозамуудыг түр хугацаагаар хаах арга хэмжээг авч эхэллээ. Тодруулах юм бол Өвөрхангай аймгийн нутаг Шартын даваа, Бумбтын даваанд цасыг орсны улмаас сахилтаргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул дээрх хоёр давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна. За мөн Баян-Онгор аймгаас Улаанбаатар хот чиглэлийн замыг, Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын мөсцсөн алтаргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулагч бодис цацах, цэвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Засан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдж байгаа тул хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхаарууллаа. Хинтээ аймгийн Батноров суманд талын түмэн адуу өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Талын түмэн адууны баярт улсын аймгийн цолтой уяачид, залуу адуучид 2000 гаруй адуун сүрэгтээ оролцсон байна. Мөн Өвөр Монголын өөртөд хорны адуучид ирж оролцжээ. 2015 оноос эхлэн жил бүр талын түмэн адуу өдөрлөгийг зохион байгуулж ирсэн. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг орон нутг руу татахын зэрэгцээ, адуу гаршуулах нүүдэлчдийн өв уламжлалыг хойч үеийн залуус таниулах зорилгоор талын түмэн адуу өдөрлөгийг зохион байгуулдаг юм а. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Hyundai маркийн тээврийн хэрэгслээр иргэн И 16 шуудаа 1500 ширхэг тарганы арьс тээвэрлэж явсныг цагдгийн албан агчид илрүүлэн шалгаж эхэлсэн байна.